Манайх сая өмнө Манлайс сумаас ирсэн. Тэгээд хүүхдээ сая ингээд дурангийн хагалгаанд ногоончлонд оруулаад дурангийн хагалгаанд оруулаад тэгээд бид нар ч болохоор нөгөө хойшоо орон нутаг болохоор хот руу явхлаар ч нэг очиж байрлах сав тэгээд очиж үзүүлэхээр очил дараалал гэдэг ер нь бас хүндрэлтэй. Тэгээд энэ социалыг хэрэгжүүлээд одоо ингээд аймагт маань ирээд бас ингээд хийгээд бид нар ажлыг хөнгөвчлөөд бас ингээд энэ дээр жоод нас их баяртай байна. Төрхөөс өмнө ихээгээр харахад нэг төмсгөн бууж ирэх нөгөө хагалгаанд дурандуулах шаардлагатай гэж. Тэгээд нутагт маань ингээд ирнэ гэдэг. Тэгээд сумаас манай аймгийн сумынхаа маань их мэвч манай шаар ингэж байгаа энэ гэж байгаа аймаг тийм болж байгаа ярьж үзүүлгээд. Тэгээд энэ тэрээд үзүүлээд ингээд хагалгаанд ороод сайхан боллоо. Одоо ингээд манай аймгийг зорж одоо энэ төслийг хэрэгжүүлээд ирээд одоо бүгд маань хагалгаа хийж өгсөн одоо эмч нартаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд цаашдын ажлууд бүгдээ амжилт хүсье. Манай хүүхд ерөнхий хагалгаанд орсон. Тэгээд Номгоо аймагт маань Маг компани авчирсан нийгмийн төслөөр хинэлхсаас эмчнэр ирж хүүхд маань хагалгаа хийгээд өчигдөр хагалгаанд ороод хүүхд маань эрүүл сарууллаа. Тэд чинь орон нутгийн болохоор тэр хүртэл Улаанбаатарт очиод шинжилгээ нарийн шинжилгээ өгөөд нийслэлд ороод боломж байхгүй. Тэгээд энэ боломжийг хангаад ингээд эмчнэр маань Умгавд авчирсан маш их баярлаа. Манай хүүхд болохоор сая эдийн ажилбартаа ороод гараад ирлээ. Тэгээ бүсийн онцлогооны эмчнэр маань болохоор манай хүүхдийг онцлоод ийм эмчнэр ирнэ гэд битээр санал болгосон. Тэгээ тэрний даваад ямар нэг очир дараалалгүй хүүхдээ ингээд хурдан шуурхаа үзүүлээд цаг хөнгөвчлөөд одоо хот хүрээ явахгүйгээр ингээд аймагт амжилтуулсандээ маш их баяртай байна. Намайг Батлахын Наран бум гэдэг. Манай хүүхд болохоор мэргэн одоо ингээд хаалгаанд орсон хүүхд хэвийн сайхан байна. Манай аймгийг сонгож ирээд энэ олон хүүхдүүдийг зардалж хэрэглээд очир дараалалгүй эмчилгээнд оруулаад санаа зовох зүйлгүй юм сайхан эмчилгээ үзүүлсэнд маш их баяртай байна.